Америк нэгдсэн улсын тусгай айлч Стив Витков Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд энхийн төлөвлөгөөний шинжилсэн хувилбарыг танилцуулна. Орос улбаны улсын цэргүүд Украин улсын Покровск хотыг эзэлжээ. Канада улс Европын холбооны аюулгүй байдлыг бэхжүүлэх хөрөнгө оруулалтын санд нэгдсэн байна. Дэлхийн хамгийн том 100 зэвсгийн компани орлого өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Оройн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд яг одоо хүрч байна. Бид Reuters болон FBI-гийн дэлхийн албан ёсны их сурвалжтайгаар дэлхийд дахинд болсон онцлог мэдээллийг таймлан өргөх болно. Цагаан ортны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитийн мэдээлснээр Америк нэгдсэн улс өнгөрсөн амралтын өдрүүдээр Флоридад Украин улсын төлөөлөгчтэй тун сайн хэлэлцээ хийсэн гэж байна. Харин одоо ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Витков энхийн төлөвлөгөөний шинжилсэн хувилбарыг Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулж хэлэлцэхээр Орос улбаны улсад ирээд байна. Гэхдээ эргэн сануулгад Стив Витков нь өнгөрсөн 7 хоногт Кремлийн өндөр албан тушаалтанд Дональд Трамптай хэрхэн хэлэлцээрт хүрэх тухай зөвлөгөө өгсөн гэх цуурхал дүртэн Орос улбаны улсын талыг хэд баримталсан гэх шүүмжлэлийн бай болоод байсан. Тодорхойлох юм бол Bloomberg-ийн олж авсан аудио бичлэгт тэрээр Владимир Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковтай утсаар ярьж байх үедээ энхийн хэлэлцээр амжилттай болохын тулд Орос улс Донецкийг авах ёстой гэж зөвлөсөн нь ил болсон байдаг. Тэгсэн хэдий ч Стив Витков нь газын зорвсын мөргөлдөөнд галзахсаа хэлэлцээрийг зуучилж чадсан. Ерөнхийлөгч Дональд Трампын нөлөө бүхий ойрын холбоотон хിവэрэ байгаа. Харин одоо Украины дайны хэлэлцээрт нүүр дахалж байгаа чухал төлөөлөгч нарын нэг болоод байгаа юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Украиныг гэхээсээ илүүтэй хвчлэн Орос улбаны улсын төлөөлөгч нартай хэлэлцээ хийж ирсэн учраас энэ удаач гэсэн Владимир Путинд энхийн төлөвлөгөөний шинжилсэн хувилбарыг танилцуулах хэлэлцэх ажлыг Стив Витков ахалж байгаа гэж хэлж байна. Кремлийн мэдээлснээр ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар үдээс хойш Стив Витковтой уулзнаа гэж байсан. Энэхүү уулзалт нь өнгөрсөн 7 хоногийн Женев хотын хэлэлцээний үргэлжлэл байгаа. Женевт анхны 28 заал бүхий Америк нэгдсэн улсын энхийн төлөвлөгөөнд томоохон засвар орж Украин болон Европын холбоотнуудын шаардлагад илүү ойр хэлбэртэй болсон гэж их сурвалжууд мэдээлж байгаа. Харин ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 хоногт энэ шинжилсэн хувилбарыг ирээдүйн хэлэлцээрийн суурь байж болно гэж хүлээн зөвшөөрсөн боловч одоогийн Украины хууль ёсны бус удирдлагатай буюу ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх хүсэл байхгүй гэдгийг хэлсэн байна. Намын тавьж байгаа үндсэн шаардлагуудаа өөрчлөлт оруулах бодлого байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ Украины цэргүүд Донецкийн бүсээс бүрэн гарч байж байлдаан зогсох буюу гал зогсооно гэсэн хэрвээ үгүй бол Орос цэргийн хүчээр энэ зорилгодоо хүрнэ гэж анхааруулсан байдаг нь огтхонч буулт хийх шинжгүй байгааг нь харуулсан хэрэг байна. Тиймдээч Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кай Каллас Владимир Путин болон Стив Витков нарын уулзалт Украинд үзүүлэх дарамт шахалтыг нэмсэн хэрэг болж магадгүй гэж анхааруулж байна. Энэ хооронд Владимир Зеленский мэдээж зүгээр суугаагүй. Тэрээр Парист Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан байна. Мөн Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Герман улсын канцлер Фридрих Мерц зэрэг 10 гаруй удирдагчтай холбогдсон дэмжлэг өгсөн байна. Дайхо хэлэлцээ үргэлжилж байгаа бол дайны талбарт нөхцөл байдлын тухайд Оросын зэвсэг хүчний удирдлагууд Украины зүүн хэсэгт байрлах Покровск хотыг эзлэн авсан гэдгээ мэдээллээ. Москвагийн хувьд энэ нь Донецкийн бүсдэх чухал логистикийн төв 2 жил шахан бүсэлтэнд байсан газар байгаа. Тодорхойлох юм бол Кремлийн телеграм дахь мэдээлэлд Оросын ерөнхий штабын дарга Валерий Герасимов мэдээлэл өгөхдөө Покровск болон Харьковын бүсийн Вовчанск хотуудыг мөн Оросын хүчнүүд эзлэн авсан гэж тайлбарласан байна. Тэр энэ мэдээлэлээ Владимир Путинд өнгөрсөн 7 хоногийн Бэм гарагт фронтын командлын төвд хийсэн айлчлалын үеэр танилцуулсан байгаа юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлж байгаагаар Герасимов нь хотыг чөлөөсөн тухайга Владимир Путинд тэр даруй оройн нь мэдэгдэж Владимир Путин уг ажиллагаанд оролцсон бүх цэргүүдэд баяр хүргэсэн гэж байгаа юм. Гэхдээ Владимир Путин Покровск хотын Орос нэр болох Красноярск гэх нэрийг ашигласан байна.
Украины талаас энэ хотыг алдсан тухай албан ёсоор баталсан мэдээллийг харахын хийгээг байна. Гэхдээ Reuters агентлагийн мэдээлж байгаагаар Москва болон Покровскийн гудамжаар Оросын цэргүүд улсынхаа тугийг мандуулан алхаж байгаа зураг бичлэгүүдийг нийтэлж эхэлсэн байна. Тэгвэл Покровск хотыг Орос улбаны улсад алдна гэдэг нь Украины хувьд хэр хэмжээний гарц хохиролтой хэрвээ гэдгийг харах хэрэгтэй. Тодорхойлох юм бол Донбассын бүс буюу Донецк, Луганскийн аж үйлдвэрийн зүүн хэсэгт хяналтаа бүрэн тогтооход энэхүү хот нь стратегийн чухал ач холбогдолтой тооцогдно. Учир нь хэрвээ Орос Покровскт хяналтаа тогтоох юм бол хотоос хойд зүгт орших Мирноград, зүүн тийш байрлах Константиновка, замун Дружковка, Краматорск, Славянск зэрэг хотуудыг эзлэхэд давуу байдал болох юм байна. Харин Украины хувьд энэхүү хот нь фронтын шугам төдийгүй үйлдвэрлэлийн сүлжээний гол цангилаа хотод тооцогддог. Даваа хот нь дайны өмнө ган үйлдвэрлэлд хэрэглэгддэг коксжих нүүрсний цорын ганц уурхайтай байсан. Мөн зүүн нутгийн гол авто болон төмөр замын холболтын цэг байсан юм. Ийм Донецкийн бүс нутгийн гол авто болон төмөр замын цангилаанд байрладаг хотын төлөөх байлдаан өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн гэж хэлж болно. Оросын айрам сүүлийн үед энэхүү хотыг хүчтэй бөмбөгдөж, цэргүүдээ олон 10,000-аар нь байршуулсан гэж Украины талаас удаа мэдээлж байсан. Өнгөрсөн сард л гэхэд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский фронтын шугамын нийт тулалдааны 3/1 орчим нь энэ хотод өрнөж байгаа талаар хэлж байсан байдаг. 2024 оны 2 дугаар сард Орос улбаны улсын айрам Авдеевка хотыг эзэлснээс хойш энэ хотоос 40 км орчим зайд орших Покровск хот руу байлдааны ирчээ төвлөрүүлсэн байгаа нь энэ. Байлдааны улмаас одоогийн байдлаар хотын оршин суугчдын тоо 60,000-аас 1,300 ботлоо буурсан. Хот тэр чигтээ шахуу нуранг болсон гэж их сурвалжууд мэдээлж байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Канада улс Европын холбооны Европын аюулгүй байдлыг хангах SAFE гэх нэртэй санаачлагад нэгдэхээр албан ёсоор тохиролцоонд хүрсэн байна. Канадын зэвсгийн компаниуд ийхүү Европын зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрэх боломжтой болсон гэж Канада улсын ерөнхий сайд Маккарни өчигдөр мэдээлэл хийсэн байгаа юм. Энэ оны ихэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалд томилогдсон даруйда Европын улс орнуудыг өөрсдийн аюулгүй байдалд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж Америк нэгдсэн улсаас хэд хамааралтай байдлаа бууруулахыг шаардсан байдаг. Үүн дээр нэмээд Орос Украины дайнд 4 жилдээ үргэлжилж байгаа багийн улмаас Орос улстай хил залгаа Европын холбооны улс орнуудын аюулгүй байдал эргэлзээтэй болж эхэлсэн. Иймээс Европын холбооны гишүүн орнууд энэ оны ихээр аюулгүй байдлаа чангаатах үүднээс 2030 он гэхэд өөрсдийгөө бүрэн хамгаалахад бэлэн байх зорилгоор энэхүүс SAFE гэх нэртэй санаачлагыг гаргаж хөрөнгө оруулалтын санг байгуулсан байдаг. Энэхүү санг байгуулахдаа 150 тэрбум еврог байршуулж, үүнийг оролцогч орнуудад цэрэг зэвсэг, батлан хамгаалах салбарт нь ашиглах машин техникийг худалдан авахд уян хатан нөхцөлтэйгээр сангаас 244 тэрбум хүртэлх $, зээлийг олгох боломжтойгоор санг зохицуулна гэж үүсэж байсан. Канада болон Европын холбооны 22 гишүүн улс НАТОд байдгийн хувьд энэхүү санаачлагад Канада улс нэмэгдэж байгаа явдал нь тэдний батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх, бүх талуудад ашигтай байх боломжийг бүрдүүлэх төлөвтэй харагдаж байгаа юм. Хэлэлцээрийн давуу байдал Канада улс тул сангаас сум, хуужин, эсвэгчгүй онгоц, их бөөний тоноглол, явган цэргийн зэвсэг зэрэг томоохон төслүүдтэй дэмжлэг авах боломжтой болж байгаа учраас Канадын батлан хамгаалах салбар уг санг ашиглан батлан хамгаалах салбараа хөгжүүлэх боломж үүснэ гэсэн. Мөн үүний зэрэгцээ Канадын үйлдвэрлэгч нарт томоохон шин зах зээл нээгдэж байна гэсэн. Тухайлбал үйлдвэрлэсэн зэрэг зэвсгээ Европ руу хурдан шуурхаа нийлүүлэх боломжтой болно. Ингэснээр шинэ өндөр салентай ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Канада Европын дунд байрлах Атлантын далайг дамнан талууд батлан хамгаалах аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг боломжууд бий болж байгаа юм. Энэхүү үйл явдлаас Канада улс уг санаачлагад давуу эрхтэй, гэхдээ Европын холбооны гишүүн биш цорын ганц улс болж байгааг анхаарах хэрэгтэй. Үүний өмнө Европын холбооны хуучин гишүүн байсан Их Британи улс хүртэл энэхүү санаачлагад элсэж чадаагүй байдаг. Татгалзсан шалтгааны хувьд Европын комиссоос Их Британд ойролцоогоор 6 тэрбум евро бүхий анхны хөрөнгө оруулалтыг хураамж хэлбэрээр оруулахыг шаардсантай холбоотой байна. Их Британий эрх баригчдын зүгээс уг хураамжийг хэд өндөр гэдгээс гадна хэлэлцээр ерөнхийдөө Европын холбоонд хэд ашигтай, харин Их Британи улсын аюулгүй байдал, ашиг сонирхлыг алдагдуулсан хэрэг тооцогдно гэж үзсэн байдаг. Гэсэн хэдий Их Британи улс энэхүү санаачлагад нэгдсэн бол улсынхын дотоодын зэвсгийн үйлдвэрлэгч нарт Европын зах зээлийн үндсэн томоохон нийлүүлэгч байх томоохон боломж байсан гэдэг нь гарцаагүй юм.
За Стокгольмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгээс шинэхэн тайлангаа танилцуулсан байна. За ингэхдээ 2024 онд дэлхийн томоохон 100 зэвсгийн компани орлого өнгөрсөн онд 5.9%-аар өсөж, за ингэхдээ 679 тэрбум $д хүрсэн гэсэн байна. Энэ нөрөө түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт байна. Энэхүү үзүүлэлт нь Украин улс болон Оросын хоорондох дайн, мөн Израиль болон Палестинчуудын хоорондох Газын зурвасдах дайн зэрэг дайн дажин зэсэд мөргөлдөөний улмаас улс орнууд батлан хамгаалах салбартаа оруулах хөрөнгө оруулалтад нэмэгдүүлэх зэрэгээр дэлхийд дахин зэвсгийн эрэлт эрс өссөнтэй холбоотой байна. Жишээ татах юм бол Америкийн нэгдсэн улсад зэвсэг үйлдвэрлэгч компаниуд F-35 хөтөлбөрийн саатал гарсан боловч нийт судалгаа хийсэн 39 компани 30 нь өсөлттэй байсан гэж тайланд гарсан байна. Үүний дунд нийт орлого нь 3.8% болох 334 тэрбум $д өссөн байна. Зарим нөгөө талд Европод Украинаас ирэх эрэлтээс үүдэн судалгаанд оролцсон 26 компани 23 нь орлогоо 13%-аас дээш буюу 151 тэрбум $д нэмэгдүүлсэн байна. Үүний дунд Чех, Украины зэвсгийн компаниуд тун ашигтай ажилласан буюу 193% болон 41%-аар тус өссөн байна. Орос улбаны улсын томоохон 2 зэвсгийн компани 20 арга хэмжээнээс үл хамааран бүс нутгийн эрэлтийн улмаас 23%-аар буюу 31.2 тэрбум $д өсөлтөд ажилласан байна. Үүнээс дүгнэн харахад дэлхийн нийтээр зэвсгийн эрэлт ихсэж, үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд цаашдаа ч гэсэн ашигтай ажиллах боломж бий болж байгааг Европын холбооны саяхан гаргасан СЭФ санаачлаг. Мөн энэхүү олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгийн судалгаанаас харж болохоор байгаа юм. Мэдээ үргэлжлэж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг давчаар багслан мэдээллээ. Японы улсын TEPCO компани Kashiwazaki Kariwaгийн цөмийн цахилгаан станцын 6 дугаар блокийг эх оны 1-р сард дахин асаахаар бэлтэж байна. Эцсийн шийдвэрийг Ниагатагийн аймгийн ассамбле энэ сарын 2-оос 22-ны хооронд хэлэлцэх бөгөөд санал хураалтын өдөр хараахан товлогдоогүй байна. Энэхүү 1356 мегаваттын хүчин чадалтай 6 дугаар блокийн эхлэл нь 2011 оны Фукушимагийн ослоос хойших TEPCO компани анх удаага уг станцын үйл ажиллагааг эхлүүлэх оролдлого хийж байгаа нь инэлээ. Цааш компани зүгээс ижил хүчин чадалтай 7 дугаар блокийг сэргээх, үлдсэн 5 блокийг хэсэгчлэн хаах хөлбөрийг ярьж байгаа гэлээ. Бүгд найрамдах Солонгос улсад 120 мянган гаруй хяналтын камерт халтаж, дүрс бичлэгийг нь гадны сайтууд руу байршуулж ашигласан хэрэг гарч, энэхүү хэрэгтэй холбогдуулан 4 хүнийг баривчилжээ. Тэдний ашигласан камер нь хямд үнэтэй гэр бүлийн ажиглалт аюулгүй байдлын зориултад төхөөрөмжөд байсан ба энгийн нууц уг сул хамгаалтын улмаас хакерт өртсөн байна. Камеруудын байрлалд хувийн орон сууц, дугуйлангийн өрөө, караоке, пилатес институт, эмэгтэйчүүдийн имлэг хүртэл багтаж байжээ. Цагдаагийн хэлснээр сэжигтнүүд бичлэгийг ашиглан садар самуун шинжтэй контент үйлдвэрлэж гадаадын компаниудад борлуулж байсан гэлээ. Хонконгийн Тайпе дүүргийн Ванфукорт орон сууцны зохицолборт гарсан хотын хамгийн том галт төмрийн хэрэгээр 13 хүнийг санаатай бус хүн амны хэрэг үйлцсэн хэрэгт буруутган баривчиллаа. Өнгөрсөн 7 хоногт гарсан энэхүү галын улмаас амиа алсан хүний тоо 151-д хүрээд байгаа ба үлдсэн 40 орчим хүнийг эрен хаах ажиллагаа үргэлжилж байна. 5,000 оршин суугчтай энэхүү зохицолбор нь олон сарын турш өргөдөгсөн засвар хийгдэж байсан нь галын гол шалтгаан байж болзошгүй гэж мөрдөгчд үзэж байна. Оршин суугчид засварын компани өмнө нь аюулгүй байдлын дүрм зөрчсөн талаар удаа дараа гомдол гаргаж байсан ч зохих хяналт шалгалтыг хийгээгүй байжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг ойрын хугацаанд цагаан ордонд айлчлахыг урьсан гэлээ. Энэ нь Дональд Трамп цагаан ордонд иргэн сонгогдсноос хойших Биньямин Нетаньяхугийн 5 дахь удаагийн айлчлал болох боломжтой юм. Талууд өнгөрсөн 10 дугаар сараас хэрэгжиж байгаа Израиль Хамасын галзуурсах хэлэлцээр болон Хамас бүлэглэлийг зэвсэггүйжүүлэх, Газан зурвасыг цэрэггүй бүс болгох асуудлаар утсаар ярилцсан байна. Үүнээс нэг өдрийн өмнө Биньямин Нетаньяху авилгын хэрэгээр ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх хүсэл гаргаад ирсэн билээ. Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өөрийн биеэр Израиль улсын ерөнхийлөгчөд захидал хийлгэн Биньямин Нетаньяхуд өршөөл үзүүлэхийг хүсэж байсан удаатай. Та бүхэн телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.